За үүний дараагаар ахлахыг хоолой хийгээ зогсч байтал Насти яриад ингэж асуулаа. Ахлахаа эмэгтэй ахлах тоогоо чи юу гэж дуудах вэ? Тэгсэн чинь түнд нь ахлах тоогоо ч үүж болоогүй юм шиг байгалийн алдаа гэж солиорлоо шүү. Аимшигтэй наасан. Тийхүү Насти яч ахлахад ингэж хэлж байгаа юм. Тэгвэл зааланд хажуу рестораны байгалийн алдаа ирээ сууж байна. Хэмээн хэллээ. Ингээд ахлагч нөгөө байгалийн алдаатайгаа очиод дуустал хажуу рестораны ахлах Еленач ахлахыг өдөж гарын хоолыг нь захиаллаа. Ийгүү ахлагч Еленагийн захиалгыг амгуудаа ёстой хоолоор хааж алидя гэд яг амар хоол хийх гээд хутгаа хайсан чинь хутга нь алгуулсан байл яг уу. Үүнээс болж ахлах хамаг тоогооч нараа чангалж хутгаа хайлгаад бөө юм боллоо. Үүний зэрэгцээгээр Макс ч өдөө Вика дадлагдаад гадаа зогсоод байж байтал Бермен залуу Костчтэй танилцаад ямар ч мэдлэхгүй байж Сикипер гээд хөрөмжийг нь засгаар болчихв. Яаж юу н Макс шиг тэнгийн дотор ууж өгчээр бүх юмд өөртөө ихтэй болох байсан нэрэ. Энэ хооронд ахлагч хутгаа олоогүй тул би өөрийнхөө утгагүйгээр хоол хийхгүй. Тэргээ жоохон хөвгчөг уурлаад бөө юм болж өрөнд ороос очив. За ингэж ахлахын хоол ударсан болохоор хажуугийн рестораны байгалийн алдааны өмнө нэр нүрээ гутаахгүй гэсэндээ Федиас